Ханган ганц торгон дээлдээ сарнаарн хоёрын хооронд. За Humble podcast-ын маахан наашаа сууцгаараа бүгдээрээ өнөөдрийн подкаст эхэлж байна. Өнөөдрийнх гэж өнөөдөр нь хизээ орох юм болоо. За ямар тааш тэр өдрий чинь мэдээ өгчихъя. Тэгээд битээр ууг нэг дугаар хийсэн. Тэг хийсэн тэрнээс жоо кринжлээ тэг болцоо. Би бол кринжлэг, манай бол кринжлэг даа. Тэг жоох хэцүү байсан. Тэр дугаар бол яг үндэ надад халтай дугаар ихгүй. Би бүр амар муу шиг юм ярьсан шүү дээ. Асар муу шиг ярьсан байхгүй юу? Би бол ингэж боддог. Би ийм бодлоотой амар ширээ ирсэн. Би бас тэрэн дээр нэлээ хий даавна гэж бодож байсан. Манай хүн болов гэн айгүй гоё яг голыг баримтлаад айгүй хүмүүстэй айгүй олон хүмүүсээ таашаал нийцгээр л ярьсан л та. Тийм тэгж болохгүй. Хүмүүсийг таашаал нийцүүлээд ирлэх юм бол тэгэл манайс хүн биш болж шүү дээ. Таярч хамгийн ихний дугаар дээр ярьж дуусгаснараа өнөөдөр зөвхөн физикал аашаа Монголд тэр ярихгүй бай гэж бодож байгаа. Ерөнхий монголчууд ялангуяа энэ жил амар гоё жил байлаа шүү дээ. Үнэхээр гоё байлаа. Яг энэ Монголд ямар ч хар бараа мэдээнээс илүү гоё нь тодорсон гоё жил өнгөрсөн учраас яг энэ жилийнхаа тухай гоё амжилтуудыг гоё дурдаад өнгөрье гэж бодлоо. Тэгээ өөрсдийнхөө ч гэсэн амжилтыг дурдсан ч яах вэ? Надад бол нэг дордоод юм санагдаад байгаа мөртлөө ингээд нэг нийт нь хараад үзлээс хөөрхөнд өөрөөр амьдрал ажил байдаг. За хамгийн ихнийх нь юунаас эхлэх вэ? За эхнийхээ шүү физикал аашаас эхэлж. За тэгээ ямар ч тач манай физикал аашаа дээр физикал аашаа гэдэг өмнө физикал 100 гэдэг байсан. Солонгосын Netflix-ийн прожект орж ирсэн. Тэгээд тэрэн дээр манай монголчууд маань оролцсон байгаа. Тэгээд нийт 6 улс орсон баг те. 6 улс орсон. 8 улс уу? 8. Тийм баг. За сайн би 8-аас 2 яваад 6 болоод тэгээ 2. За Турк байна, Австрали, Япон, Солонгос, Монгол, Индонез. Индонез гэнэ. Индонез байгаа лөө. Зөөж хаагаад. Индонез муу. Индонез. Индонез. Тэгээд Таиланд. Тийм ээ. Таиланд тэгээ Филиппин ороод ингээд 8 улс орсон. Тэгээ манайх бол мэдээж 2 дугаар байрыг эзэлсэн. Тэгээ бүгдэнд нь баяр хүргэе. Баяр хүргэе. Тэр тэгтэл нэг доор тоглолтоо. За. Үнэхээр гоё мундаг байсан манайх бол. Үнэхээр амар байлаа. Тэгээ гоё өнгөрсөн. За тэгээд манай бүрэлдэхүүнийг ярих юм бол бүрэлдэхүүн дээр чинь бол багийн ахлагчаар бол Улсын Арслан Орхон баяр. Яа. За тэгээд тулааны спортын бас Монголын мангар том нөлөө хүн их хөргөл ах орсон байгаа. За тэгээд саксны 3-3 үндэсний шгшөөгийн тоглогч Дөлгөө ах маань орсон байна. За тэгээд одоо юуны цирк гэдэг лээ? Агарын цирк бишээ. Хамгийн өндөр нарны цирк лөө? Тийм баг. Нарны үзүүлбэр лөө? Тийм юм байна. Лавг очрах маань орсон байсан. За ингээд тэгээд тэрэн дээр жудоо бүхийн тамирчин Адьясур. Адьясур ихч орсон байсан. За тэгээд волейболын тоглогч Хан Сүрэгч маань орсон байлаа. За тэгээд ингээд манай 6 бүрэлдэхүүн бол ороод маш амжилттайгаар төгсгсөн. Яа. Үнэхээр гоё. Үнэхээр гоё илаа. Тэгээд маш олон орны хүмүүсийн хайрыг татаж чадсан. Тий. Олон ч краш таасан лээ. Ялангуяа маа лавг очрахал. Тий. Орноос л крашлж бас хин бэ? Орхон баяр. Йоо. Мэн юм бол бас бүх орны эмгтээчүүд хайлж илэн шүү дээ тийм чи. Тэгээд сүүлийн үед манай хэд бүгд инфлюенсер болж ах шиг байлээ. Бүгдээ гоё юм идэвхтэй TikTok-ууд хийж байна. Монгол охтууд ойр тэр нь крашлахт Монгол залуучууд ихтэй болж байгаа ш. Тий, ер нь монголцын 5 залуугаас эхлэлээ. Бага. Амар биш. Тэгэл ингээл физикал ашаад ороод манай гоё залуучууд байна. Мундаг оролцсон. Хэр хүмүүс биш шүү. Гэтэ за харахгүй шүү. Яг уу ирэмблэх муухай л та. Гэтэ яг ингээд зүгээр яч талаар шууд нэгт гээд зүгээр нэг л хүн зохио ойлаа. Физикал ашид орсон багаас. Манай багаас нэгт хамгийн мундаг байсан гэж. Тийм хамгийн мундаг, хамгийн үүрэг байлт, хамгийн гоё оролцсон. Яг чиний өвцтгэлд хамгийн хүрсэн оролцогч яг нэг л хүнийг. Би бол инхаарэл ах гэж хэлнэ. Тулаач. Амар эс ах бол. Би бол Адьясур ихчээг хэлэх юм байна. Тийм ээ. Адьясур ихч асл. Йоо, шарус бослоос гэсүүд амар эс шүү дээ. Ихч тэгсэн чинь залаахан байсан байлээ. Тийм давгандаас те
хандаа хичээс ч дөөсөн байлээ. Ахын хичээл яваад. Тий. Тэгээд амар хөөрхөн нөгөө нэг лав гочрахын нөгөө нэг блог тий. ямар амар юм бэ. Шууд ихэлчлээ шүү дээ. Тэргээл тэр амар хөөрхөн байсан. Хичээл үнэхээр махад бүгд ер нь игдүү юм байлээ. Гоё ялээ. Гоё ийсэн. Тэгтээ адисэр их ч нөгөө ингээ барь зогсдөө шүү дээ. Хяах таамд. Инх хөргөл ах таамд л тийм хөргөл ах таамд. Тэрэн дээр л би адиг хичээг бүр харчаад ваа л гэж бодож байгаа юм. Ямар амар хүн бэ. Ингээ ширүү харж байгаа. Харин тий харж марж ийсэн ингээд гол нь тавихгүй байхгүй юу. Тэр мөр бас үнэхээр яг тэр юм дээр бол гоё яж чадсан үзүүштэй чадсан. За бусад багуудаас. Тэгээ инхүү ерөөд бол айжис суусан юм. Айжис ус. Айжис суулсан одоо ойлгох хоёлаа нэг л байна. Яг 3 талаас зэрэг хэлэхөө. За 3 2 1 Австрал. Австрал угаас амар эсэ. Австрал бол зүгээр яг багийн тактик алдаа гаргасан. Тий хасагддаг дэр бол тий. Тэрнээс бол Австрал байсан бол гэж ярил. Яа Австрал бол үнэхээр амар байсан. Амар байсан. Ямар сул тал байгаагүй багт. Тэгээ жоохон юуныхаа тэр сүүлийн юуны одоо хідэн баг үлддэг тэмцээн дээр жоохон тактик алдаа гаргацсан. Тэрэн дээр бол тэгж л азар гэх юм уу. Иргэдэд Австралиг хасцсан. Тий. За. Чи яг зүгээр Монголыг хасаад заяа. Бусад 7 орноос яг ганц л үнийг хэлдэг. Бусад 7 орноос. Би бол Австралийн бака орсон залуу хэлье. Тий. Тэр бол амар тий. Гэхдээ тэр залуус үнэхээр тэр хүн чинь хүмүүс яг тэгж ойлгож болох юм заяа. Нэгт одоо юу гэж өглөө. Эготой. Юу чаддаг юм н ороод ирсэн юм чи наа чи мундаг биш тэг гэж магадгүй тэгтээ тэр чи амар ихгүй юу? Амар эс. Чаддаг юмараа тэгж флекс чи гэдэг чи амар ихгүй. Тэр нь амар гоё болохоор ер нь бол тэр залуугт бол хэлэх. Гэтэ яг үнтэй чаддаг юм олон биш шүү дээ. Ганц л болчихсон үсрээд. Тэгтэл тэрнээс бусад дээр амар эс шүү дээ. Ер нь л амар жигд мундаг байсан шүү дээ. Үнэхээр гоё эсэн. Гэтэ би яг би нэг хүнийг нэрлэх гэвэл нөгөө нэг эн чинь юм блэ? Австралийн халцсан аим шивэстэй олох гэж хэцүүд нэ. Бид хоёр нэрж ажилтаж байгаа юм даа биш. Тэгээ ямар ч тэгээд гоё зураг мөрг нь оруулаад явчихна. Байж нэрийг хараад бичлэгэн дээрээ. Роберт Whittaker гинэ. Наа залж юу гэдэг залуу байгаа даа. Тулаанч хаа. Миний санахын тулаанч санагдаад байх юм. Тийм байна. MMA fighter гэнэ. MMA зүг мөн баха. MMA юм уу? MMA гэж жоо бүрсий гэдэг. Тэ MMA юу. MMA-ийн тоглолтод тулаанчлал юм байна л да. Тийм тулаанч. Тэгээд энэ залуугаас би яг бүр ингээд амар гинт ингэсэн нөгөө нэг бас тэр нэг барай зогсож исэн дээр амар хардсан штэ. Тийм нөгөө нэг солонгосын юм ихтэй Австралаа гэсэн чи орлоо. Өшөө гэл ингээд орсон чи ингээд амар ингэж харснаа шүү энийгээд эхэлдэг. Тэгээ солонгосчууд тавьсны дараа зүгээр энчээ бай амтэрсэн чат нэг орилж барилаад байгаа нас ээрсэн шүү дээ. Амар эсэн. Үнэхээр амар эсэн. Энэ залуу надад бол үнэхээр зүүн санагдсан. Яг ийм гол дүр шиг мэдрэмж төрүүлсэн байхгүй. Тэгээ хүмүүсд яг юу гэж бодох юм бэ? Гэтэ яг бит хоёрын хувьд бол те энэ тэмцээнд одоо Монгол баг хасж агаад юу Монгол баг энэ ч ороогүй маань монголчууд ороогүй байсан бол би бол Австралийн дэмжсэн байлээ. Гэтэ би яг анх Австралиг орж ирэхэд нь австралчууд яа писклэш яазууд тэмцээнд яваад байгаа гэсэн чинь энэ австралч бас хойд урд гэж байд юм биш үү. Тэгээд нэг хэсэг нь Азад орчдөг. Тий. Яг тэр нэг юугаар явчихд юм аа. Одоо Австрал нэгт нэг Австрал гэдэг төв дотор үзэхэр ч одоо угаасаа л нэгт юм байна. Тэгээд Австрал гэдэг чинь нөгөө Австрал ТV-гээд тусдаг шүү дээ. Тэнгууд Европ Аз гэсэн хоёр орны альч тэмцээнд нь аль нь л орж болдог гэж би хайлт сонссон. Тэр зөв биш үү? Ямар ч гэсэн ингээд ямар ч тач одоо хөлбөмбөгийн тэмцээнд дээр бол ерөөхдөө бол Азиас орж тоглолдог. Азийг тэмцэлдэг. Тэгээд одоо юу Ази аврал шалруулах тэмцээн байна. Тэд нарт ерөөхдөө бол Азиас ордог. Ер нь ямар ч тэмцээнд дэр Аз руу ордог хаа. Би санаж байна. Гоё бас байсан. Тэгээд Солонгост ерөөхдөө бол үнэхээр үзэхэнтэй байлаа тий. Гоё хідүүдэр бас хүлээж мүлээж. Тий. Бүр амар өдөр юу догдолч моглож ханаад тэгэж үзсэн. Нэ яг үздэг өдрөө бөөндөө хоол хийж агаад яг хоолоо идчих та тавьж байв. Тийм тэгээ гоё яла. Тэгтээ уушлаарай. Netflix-ийг түрээсэлж чадаагүй. Тэгээ хоолгой сайн дээр үзтээ. Netflix-ээс үзмээр лээс. Даач яг өндө боломж нь таараагүй уучлаарай.
Яг уу надад уг нь ингээд physical юуны одоо юу Netflix юу эс юм аа. Аккаунт байгаа байхгүй юу? Тэгээ би аккаунтынхаа кодыг ингээд мартцсан. Тэр ингээд яаж буцаж орох уу гэдгийг ойлгохгүй. Apple-ээс нэвтрийг үл юм шиг байгаа. Тэгээд бас тэргээр ягаа дээрээс нь жоохон мөнгө жоо харамсаа. Тэгээ яг яаж чадсангүй. Ерөөхдөө л Netflix-ээс үзэж чадаагүй. Тэгтэл үнэхээр сэтгэлээрээ дэмжсэн шүү. Тараад үзсэн шүү. Тэгээ гоё яла. Өвн Netflix-ээс үзэх сэтгэл зөндөө байсан. Ямар ч сүүлд нэг гоё юу их хөргөл ахын сторинууд бас гоё орж ирсэн. Солонгосчтэй. Тэрийг бол үзээд хана шүү. Тэр пүүз өгөөдсөн үү? Тэр зүгээр бай гэж байгаа л юм байлээ шүү дээ. Баяртай гэдэг байгаа. Явлаа шуул гэдэг байгаа юм байлээ. Тэр нөгөө хин хиах төөгөө гэдэг чи 116-гийн төөгөө. За. 116-гийн төөгөө бро яацээсэн. Сторид тэр сториг ингээд аваад хийнгүүтээ тэгчээсэн. Юу хөлбөртэй ч хамаагүй хосын влог ороод үзэн шүү гэсэн. Тэр үер бол үнэхээрээс гоё байлээ. Тэгээ инхэргэл дахал бас үнэхээр тайлгцсан юм шиг байлээ гэж тэр ихчэл. Тэр бас хөгжилтэй бас хажуугаараа гоё лээ. Тэр ихтэй юу баха? Тийш таалагдсандаа эсвэл албаар entertainment байх гэж тэгээд нөө. Тэрийг одоо яг хэлж мэдэхгүй маа. Би бол инхэргэлхийг л тэгж боддог. Цаадах чинь бол ерөөдөө их нэртгүй баха гэж боддог. Инхэргэлхийг. Гэр бүлтэй юм болоо. Харин гэр бүлтэй гэдэг ер нь цаачаа ер нь дийлгэж байгааг болохоор инхэргэлтэй. Тий. Би ерөөдөө л юуг нь бол тоглолтоо тулаанууд нь ерөнхийдөө үздэг. Дуртай. Тэгээ ах бол ус амар тийм өндөр тайлбар дээр гарч байгаа марж байгаа зүгээр. Угаасаа л Монгол гэдэг төрхийг илт харуулахаар тийм байлаа. Яг л Монгол шиг ялангуяа нэг юм баатрын хувцас өмсөж байсан. Тэд нар суудсан зургууд амар яваад байгаа ш. Тэр зураг мөрөөс л үнэхээр амар байлаа. Ерхэд бол цаачаал уус нь л тулцаа авраа ш. За мэдгүй Google дээрээс бол линк гаргал ах юм. Гэр бүлтэй гэдэг статус мэдээлэл бол ямар ч 18 цагийн өмнө хийсэн стори дээр хоёулаа хамтдаа ингэ зураг дараалаад хийсэн байгаа. Нөгөө ихтэй юу? Тий. Тэгээд нэг үнсэлт бол аваад буцъя л гэнэ гэж байгаа. Хайр бол болохгүй гинэ л гэж байна. Тэгээд ах маань жоо фейлч гэсэн тэгтээ зүгээрээ. Тэгээд ямар ч та нар стори гээд үзээрээ устгаас өмнө энэ бол үнэхээр хөгжилтэй. За арай гэдэг энэ сториг үзэл бас гоё зөө. За арай би ийм царай муутай биш шүү зэрэг. За өөрөө. Царайлаг штэ. Амар maaхан ерэн церемонтой хүн байхгүй тэр донд. Үнэхээр царайлаг. Бүжиггүй Монгол царай. Яг Монгол царимд байгаа байхгүй яг Монгол шанаа тий. Яг Монгол дүрх. Үнэхээр гоё шингээсэн хүмүүстэй. За физикал ашиг иргэн тойронд нэг тиймэрхүү. Манайхан үнэхээр амжилттай оролцсон баяр үргээ. Тий бүгд мундаг байлаа. За дараагийнх нь за юугаа үзье дөө. Монголч руу орохоос өмнө ихлэ хоёлаа энийг карате. За. Silkway Star гэдэг нэг тэмцээн болоод байсан. Тэр нь гэхдээ Азийн өрөөнд юм шүү гэн тий том тэмцээн. Европод оролцсон юм шүү. Тийм Азууд гэж юу? Тийм болоо. За би ямар ч тач битээр бол бүрэн үзэж чадаагүй. Ерөөдөө үзэж чадаагүй зүгээр ерөөдөө бол сошиал дээрээс харсан юмнуудаараас л одоо дуучин мишэл гэж явж байгаа гэдэг бол. Тийм харсан. Тий. Тэгээ тэр нь мундаг оролцоод төрүүлсэн байсан гэж харсан. Бас тэгээд ихчд бас баяр үргээ. Баяр үргээ. Үнэхээр бас гоё жил байл. Бүгд үнэхээр бүр салбарт алж байна. Тийм болохоор. Тэгээ хөөрч. Тэгээ битүүр яг жоохон мэдээлэл жоохон дут байгаа. Гэхдээ баагаар гоё. Өөртөө гоёгаар ярина. Тэгээд ямар ч нэг дуулж байгаа бичлэг нь л үтсэн. Үнэхээр усаал хоолоо нугасаа галзуу болоод болохоор тэгэл үнэхээр гоё сонсогчлээ. Тэгээд ямар ч тач бас мундаг байсан шүү. Үнэхээр мундаг. Тийм мундаг юм аа. Гайхалтай юм аа. Тэгээд Silkway дээр чинь хүмүүсийн үзэгч нарын саналаар төрүүлээдсэн тий? Тийм гэсэн. Нэрээ. Тийм. Монголд шууд амжуулалт явсан юм шиг байлээ. Телевизээр. Тань тийм гэж хэлээ. Тэгээд яг Монголд байхгүй болохоор бид хоёр зурагт үзэж чадахгүй. Угаасаа зурагдахгүй байгаа. Тэгэхээр зурагт үзэж чадахгүй яг шоуг нь гоё үзэж чадахгүй байгаа. Интернетээс гарч ирвэл уг нь фейсмэс ч юм уу хаанаас гуглэж ч юм уу үзмээр л л та. Тэгтээ юу гэж хайж хаанаас орж үзэх мэдэхгүй шээс үзэж чадаагүй. Тийм ямтай. Тэгтээ манай Монголоос оролцсон бишэл Joseph гэдэг шин. Төрүүлсэн гэдгийг сонсоод бол ваа л гэж бодсон. Тэгээд манай аав хүртэл одоо маа бич Монгол ба штэ. Над руу
ярьж байгаа байхгүй. Мөн хүн нэвтрүүлэг үзэж байгаа юу? Энэ Мишель саналаа өгдөгтөө гэдэг явуулж байгаа. Би тэгтээ яа саналаа өгөх мэдгээрсэн. Заа гээл аригцсан. Тэгтээ тэгээ төрүүлсэн. Үнэхээр гоё илээ. Мундаг илээ. За бэж энэ ч оролцсон багууд байж шүү. За ич тань ч хаана ханахаа байж хат бүрэлцээд юу ч харагдахгүй. Мөн харах. Тэгэж. За. Яна гэж орнотынх нь нэр аяхгүй яана. За яамтч финалийн хүмүүс байна. Финалд нийтдээ 7 хүн үлдсэн юм шиг байх юм. Тэгээд за Малайзийн Язмин Азиз гэж одоо энэ зүүн хүн шүү дээ. Бороо шүү дээ. Тийм мэдхгүй ярьдаж тийм эмэгтэй байна. За тэгээд гүржээс нэг залуу байна. За энэний нэрийг уншвал өнөө шөнөг дуусна. За тэгээд манай Мишель ихч Жозеф ихч маань байна. За тэгээд Казахстанаас Алим гэж байна. Бүгд нэг хятадаар дуулсаас одоо энэ хожааг уншаар ярьцсан. Хятадыг уншаар хийцэн. Зинг Хуан гэж юм шиг байна. Хэ Хуан гэж юм шиг нэг ах байна. За тэгээд Азербайджанаас Мадина Бону Адилов гэж юм. За тэгээд Арменаас ерөнхийдөө бол тий Европоос байгаа юм байна. Тэгээд энэ ч бас Орос төртөл орсон юм шүү дээ. Оросын хүмүүс тэгэхээр байсан гэсэн үг. Тэр үнэхээр бас мундаг байна. Ийм олон хүмүүсээс төрүүлсэн үнэхээр гайхалтай. За. Тэгээ энэ дундаас ингээд төрүүлчлээ шүү дээ. Гэтэ 3.5 сая хүн амтай байж байгаа манайх. Тий. Дэлхийд бас үнэхээр өсөлж шүү дээ. Энэ тоог ингээд чи боддоо. Тий. Зүгээр 3.5 сая мебис шүү дээ. Били 10 сая хийсэн бол яах вэ? Тий, тий. Галзуурж байгаа шүү дээ. Амар байгаа шүү дээ. Тэг бод. Бүгд нам пенальти чинь 2 хүн нь Монгол байгаа л гэж боддог. Харин тийм. Доор ажиллах 3 хүн ч юм уу. Одоо болио л доо. Пискл ашаад бүр галзуу хүмүүс оролцох байсан гэж бодож байна. Яг уу тийм олон хүн амтайсан бол. Тий, яг уу манай 6 орлоо гэж бодоход тэр чинь том өрсөлдөөс гарч иж орсон бүр илүү мундаг гэж байх юм болов. Тий, нэрийг галын байж болно. Гэхдээ тийм амар том өрсөлдөөнгүй байж байгаа гарч ирж байгаа гэхээр манайхаа бас үнэхээр мундаг л юм л та. За, Монголсон мундаг өрсөлддөг шүү гэдэг яах шүү дээ. Дараагийнх нь Монголын талаар ерөнхийдөө бол Монголд Монгол болж байна. Монгол үнэхээр болж байна. Монгол зал үнэхээр бас галзуу респект. Тийм. Үнэхээр тий. Үнэхээр маш олон хүмүүст Монгол гэдгийг баг огт мэдэхгүйсэн хүмүүс байгаа шүү дээ. Бараг бүгдээрээ одоо ингээд дэлхийн метро Монгол гэж юу гэдгийг мэдэж авлаа шүү дээ. Тийм, Монгол гэдэг илүү Монгол юм байна. Ойлгохоор болчихлоо шүү дээ. Одоо тэгээ яаж байгаа? Тэр нэг гонигтай мэдээ нь юу байна? Гонигтай гэж хэлэх зөв буруу юу? Сайн мэдэхгүй байна. Гэтэ тийм айхтай гонигтай мэдээ биш юм шиг байна. Ярихаас өмнө хоёул эхлээд амжилтуудаа ярил. За тийм ээ. За эхлээд бид хоёр бол анх Шанхай мажраас эхэлж үзсэн. Одоо яг тэрний өмнө байсан л да. Өмнө хоёр нөгөө нэг S-тэрийн ямар тэмцээн блэ? S-тэрийн нэг тэмцээнд бүр файналдаад хожсон шүү дээ. Бүр чемпион болсон шүү дээ. Нэг юм хоёр бүхэг бүрийн бүхэг дотор суужсан. Тийм. Битүү тойроо монголч болсон. Клаун нэлээ нэг тэмцээн байгаа. Тэр тэмцээнд ороод яг хождгоос би хэлж үзсэн байхгүй. Тэр тэмцээний оройн метах хийжсэн. Би яг бүтэн үзээд эхэлсэн гэх юм бол Шанхай мажаас эхэлж байсан. Би яг тэрийг үзэл яг би анх удаа монголцыг үзээд монголч ерөнхийдөө сонсч ирсэн. Тэгээ яг монголц гэж үзээл яг тэрэн дээр аврах гиснээс ш би хоошоо хожигдсон ч хожигдоогүй ч хамаагүй би бүр амар дэмжиж бүх тэмцээнд үздэг болоо. Тэгээд Аз дээр слот нэмж өгсөн. Аз дээр Аз багуудад боломж олгосон Монгол улсаас. За тэгээд нэгт бол тэрийг дурдах нь зүг баг. Тэгээ хоёрт гэх юм бол Монголд ихнийх одоо Шанхай мажор дээр ямартаж файнал шүү дээ. Шүгэ 16 хүртэл. Шүгэ 8 биш чи сүлд юм ээ тий. Тийм. Шүгэ 16 хүртэл явсан. За тэгээд тэр амжилтыг бол гүү шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Плей-офф руу гараа өстэй. Шанхай мажор ирж та. Тэр Шанхай мажор дээ. Шанхай мажор. Шууд Маус дээр юугаа дуусгаад стейжүүдэд дуусгаад плей-офф гараад плей-офф дээр гарч плей-офф дээр 16 шин дээр 8 баг тийм 8 тулцсан юм байна тийм 8 тулдангуудаа гараа шууд Маус дээр шигтэй. Тийм Маус шигтэй. Тэгээ шүгийн 8 тулцсан байгаа. За тэгэнгүүтээ дараагийнх нь том тэмцээн гэх юм бол хоёр тэмцээн дээр бас финалдад амжсан. Тийм. Тэрний дараа юу? Тэрний дараа тэрний нэг тэмцээн бас мейжерээс Астон мейжер. За Астон мейжер дээр бол финалдад Vitality клуб дээрээс л хожигдлуулъя гэд бол мейжерийн пенальт хүрсэн анхны Аз баг болсон. Тэгээ үнэхээр бас гайхалтай амжилтуудын нэг болсон. Тэр бол за тэгээд ерөөхдөө бол манайхан бол
мундаг форма хадгалаад тэгээ ростер ерөөсөө солиогоо 2 жил явцсан баг тий. Тийм. Тийг санаж байна. Тэгээ бүтэн ростер солиогоо явж байгаад нэг одоо том тэгээд e-sport world cup гэх тэмцээн дээр сая сүүлд авраллаа штэ. Нөгөө цөөнгөө идэх тавхтай болсон тэмцээн. тий. Тэрэн дээрээс авралсан. Гэтэ яг тэрэн дээр надад бүр ингээд бүх бах тавыг хангаж гисэн яг нэг л юм ба. Авраар огл амар бот нэргээ hodчдаг л амар кайфтэйсэн удаа. Тэгээ ямар ч тач Монголын маань хувьд бол тэмцээн болгон дээр ахаад чангараа яваад байгаа. Тэгээ одоо бол мейжер эхэлсэн явж байгаа. Тий, надад сүүл рүүгээ жоохон суларсан юм санагдаа. Яг жоохон суларч байгаа л да. Тэр суларсныг нэгт нэг ростер солилт. Тий, ростер солилж байгаа. Синзүү маань бол бенч суусан байгаа. Синзүү бенчлэх гэж байгаа гэдэг ийм уур амьсгалтаагаар тоглоодсон болохоор надад нэг юм сонь тоглоодсон байх гэж би бодогдоод байгаа. Яг ч юм гэдэггүй. Тий. За тэгээ ямар ч тач ростер дүүрэхээр ирсэн хүн бол зөндөө олон баг тоглож исэн. Тий. Монголын бас ерөөд CS-д бол нэлийн томоор ярих хүн бол байгаа. Controls гэдэг хүн байгаа. Тэгээ контрол захаас орж ирсэн. Чингис Warriors дээ. Тий, Чингис Warriors хаас ер нь байгаагүй байхгүй хоо. Юу юм бэлээ штэ. Хууч IGL байсан тоглогч юм бэлээ штэ. Тий, ерөөд опер. Тий. Опер байсан. Тэгээд IGL хийдэг байсан. Ер нь бол бас нэлийн туршлагатай хүн орж ирж байгаа. Ер нь бол опер хийдэг юунууд бол амар штэ. IGL-үүд одоо тэгэл Wise байна. Тэгээд өөр чинь одоо юуны 3D Max-ийн Maca байсан. Тэгээд одоо л IGL болцсон мөлий. Яг Opera тоглож байгаа юм байна. Тэгээд ямар ч тач бол давуу тал бол байгаа. Дээрс нь дуршлагтай. Тэгээд мундаг тоглож орж ирсэн. Ингэж үжсэн байхгүй. Синзүг бэжлэгчлээ гэдэг мэдээний араас за Синзүг орж ирж байгаа тоглогч бол ямар ч орж ирсэн Синзүг барахгүй л Нокрис л биш бол гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь контрол зорж ирээд үнэхээр амар гэдгийг харуулсан. Үнэхээр туршлагатай тоглож өгдөг харуулсан байна. Тий. Үнэхээр энэ багт л хэрэгтэй хүн ээ байх хэрэгтэй. Байж чаднаа. Тий. Намайг бас арай л басчихгүй болохгүй шүү гэж байгаа юм шиг. Дутуу үнэлээд шүү гэж хэд бол хийхээр мундаг тоглосон амар үнэхээр сайн тоглосон. Эхний тэмцээн дээр. Яг жоохон ингээд дутуу байгаад байгаа манай баг. Тэгээ дөнгөж ростер солилцсон бэлтгэл дутуутай хоорондоо дасаагүй бие биентэйгээ ярилт. Тэднэр нь ойлголцоод нь одоо яг гоё болоод ирэх юм бол манай баг бол би бол энэ major дээрээс тэгтээ за яг файналтын төлөө үзнэ л гэж бодож байгаа л та. Гэхдээ л бүр яг файналт гарах хэмжээнд байгаа юу гэж бол битгэхгүй. Бусад багууд амар байгаа шүү дээ. Одоо Nats Fury бол бүр их галзуу юм. Одоо айж байгаа цаг Fury л. Манай бол 3 төвцөнд дараалал хажигдчихлаа. 3-0 дэлцсэн байгаа. Тэгэхээр тэр нь жоох хэцүү байна. Харин тэгээ 3-3 тэмцээтэй Fury-гоос л хасагдчихж байгаа юм байна. Бас тэр томцоо дундуур одоо Navi хожигдсон байна. Тийм. Navi Max-ыг хожигдсон баг тий. Ажиллахгүй залгийдэг гэсэн да манайх. Тийм. Тэгээ ямар ч тач одоо бол ростер солиж. Гэхдээ Монголд бол Монгол том бахархалтай нэг зүйл шүү гэдэг. Маш том нүүр төрнүүдийн нэг байгаа. Тийм. Тэгэхээр бол бас Монголынхонтой бас баяр хүргье. Баяр хүргье. Таны оны Монгол шилгээр татарлаа. Тийм шүү. Гэтэ яг нэр гэсэн бүгдийг гаргаж ирж хагаад бүр ингээд best of the year гэдэг цом өгөх юм бол Монголд л авах хэрэгтэй байгаа л да. Үнэхээр бүтэн каридлаа штэ. Тэгсэн. Амар байгаа. Тэгээд Синзүү бенчлэгдээ цаатга чинь өөр багт орчихгүй гэл айгаал нэг юм жаа сонирн болсон байсан штэ бүгд тэр анх ихний хэд өдөр зарлснаас хойш тэ. Тэгээд яг дараах нөгөө метах маань тайлбар хийсэн штэ. Би Синзүүд өөрөө холбогцсон. Намайг нэг юм гонхтой нэг юм эмор сүг амт хүлээх болгосч үгүй лээ. Гэтэ инээж хөрөөд гоё явж илээ гэж хэлж штэ. Тэгээд тэрээс сонсчоод тайвширч за өөр баг руу ороод явчихгүй болоо мэн. Гэвь би бодож байгаа Монголд бол байгаасаа гэж бодсон. Тэр чинь амар том тоглогч штэ. Юу ирж байгаа юм бэ? Топ нэг мөн үү арай мөн ч тийм топ 10 тоглогч нэгт байсан тийм хамгийн сүүл яг бэжлэгдэх өмнө нэгт орсон байсан тийм тэр рейтингүүд уус л амар өндөр тоо өдрөнд гаргаж тоо харах юм бол уус яасан Синзүү нэгтлээ Синзүү дэдтэй вэ чицүү юу бид тэрээс нэг ах хаа за тийм санаж нэг ах нэгөө хоёр ах хаа чи 20 хүрсэн гэж юм тэг 20 дээ шүү дээ 20 гараа явж байгаа 21 20 гараа явж байгаа тэг одоо 20 таа гэж бодож байна за одоо 20 мөртэлх таа тий за тэр насаар хэлчлээ дээ. За тэр явах вэ. За. Тэгээд ростер солигдсон. Гэхдээ юу вэ те? Юуны одоо болж байгаа мажорын
стикернүүд дээр маа сэнзүүгийн стикер гарч иж л дээ. Тэгжлээ. Яагаад тэгж байгаа юм бол? Би одоо яг энэний талаар мэдээлэлс байхгүй л дээ. Яагаад контрол цэг гарч иж болов юм бол юу гэж би сонссон нэрээ хайлт хүнээс сонсоод нөгөө нэг анх мажорд орно гэд багаараа ингээд бүртгүүлж байгаа штэ. Тэр бүртгэл дээр синзүү байхад бүртгүүлсэн. Синзүү өрөд. Тэнгууд сүлд нь ингээд бэжлэгдээ солигчонгууд анх бүртгүүлсэн 5-ынхаа л стикер гарна. За уучлаарай яг синзүү маань чацуу юм байна. Харин тийм сарай зах гэж бодохгүй юм аа. Настай маань синзүү маань. Манай энд ч нэг дүү. Тэ имзэ маань нэг дүү. Яа надад маа дүү хүртэл ингэж амар хол явж явах та. Мөндөг хараа гэдэг. Тэр би мэж өөрөөсөө ичдэж шүү дээ. Юу энийг үзэж байгаа сонсож байгаа мяа гараж гисэн юм өөрөөсөө жоо ичиж шүү. Тийш юм баха. Жоо юм хий шүү. Тийш. Хүмүүс бүгд дуусаа кариж байгаа. Тий. Та нар ядаж гэр орно каридах. Ядаж өөрийгөө каридах. За. Жок шүү. За өөрчлөн Монголын талаар яриад байх юм чинь юу бодчихлоо би. Тийм аа тэгээд сая сүүлд орсон Монголын бичлэгэн дээр юу гэлээ? Масын зүүн маань бенчлэгтэй жоохон уй тоглохоо болцож уйдахтай гэж нэг ярьж байлаа. Тайлбар маяг юм хийсэн байлээ. Уйдахтай гэж лээ. Тэгээд цаадах чинь ер нь бол зүгээр л break time авч байгаа юм лээ гэж байлаа. Жоохон амралт авъя гэж байгаа л тайсан. Жоохон тий шоуд ийзэнгээ. Дийд насан шүү. Тийш тий. Тэгээд насаа өнгөрөөмөр байна. Би онгоцонд нэг ч өнгөрөөмөргүй байна гэж юм шиг байлээ. За тэгээд заавчлаар мах яг энэ миний рефлекс шиг байлээ. Гэлээдэг болцоо илээ. За. Өөртөө монголчуудын гэхдээ энэ тэмдэл зөндөл явлаа л та. Тий, ерөөдөө. Тэгэхээр бид хоёр яг үргэлжлүүлээд энийг ярих гэж бодсон юм. Яг монголчууд яг сэрдэг жил энэ жил юм гэж би бодсон байхгүй. Тий. Ерөнхийдөө монголчууд яг одоо сэрж байгаа юм гэж бодож байгаа. Одоо л бид нэр бол яг сэргэлт яг бүр ингээд сэрх доо хоолойгоо сонсох боломжтой бас үе. Яг бид нар монголчууд энүүгээрээ ялгардаг гэдгийг гаргаж ирэх гэлээр бол ингэж дуусах хэрэгтэй. Цаашаа үргэлжлэн. Энэ бол бүр илүү галзуу явах гэж би бодоод байгаа. Дараа жилдээ бүр амар юмнууд болох аа. Тэгэхээр бүгд гоё хичээцгээе. Тэгээд монголчууд сэрж байгаатай зэрэгцээ. Монголчууд амар гоё юм ухаарж ийн гэж би бодоод байгаа. Одоо наацх нь шонхор гарч ирж байна те. Yes. Шонхор мөн блүү? Бүргэд биш те. Шонхор тийм. Шонхор гарч ирж байна. Шонхруудыг урагшаа зардаг байсан. Урагшаа биш ээ. Энэ арабууд руу зардаг байсан. Тэрийг ихтэй одоо зарж л байгаа ах та. Моцаар. Гэтэ болоосээ мэдэж таньдаг хүн байвал бойл гэ хэлээд өгөөрэй. Муухай шүү тэр чинь. Тэр чинь ингээ ховордоод байгаа юмтад. Дээрээс нэмээд араб төчөө та нар яаж өгдөг гэж бодож байна. Тэр чинь зүгээр захлагын шугам маш өмөргөө өгчдөг гэж байгаа байхгүй юу? Амар гонигтэй. Монголдоо хээр талдаа нисэж явах зорилттой шугам байгаа байхгүй юу? Шүглэхэд эргэж ирдэг шугам өөр юм байгаа юм уу? Байхгүй хаа. Дотмэтл юм. Ой, дотмол урлаас шүглдэн шээ. Хоцаал гэж танд. Тэгээд шонхрыгоо гоё авч үлдмээр байна. Тэгээ тэрний бас том дуу хоолой болж байгаа. Төөгөө гэж хүн байна. Тийм. Шонхруудыг сэргээж байна. Маа Б Тэмэр бас байна. Тийм. Б Тэмэр манаас Монголдо ирсэн гоё байгаа. Монголдо тоглолтоо ичлээ. Б Тэмрийн тоглолтыг хүлээж байгаа гадаад явсан чи зөрөөд ирчих юм аа. Яа, тэр нэрээ байх юм шигтэй. Тэгээ энийг про сонсвол тэгээ энийг хүмүүс иргэдөө гоё цаатанд хүргээрээ тэгээ нэг солонгос тийш тоглолт хийгээ. Ер нь тэгээд өөр оронд очиод тоглолтоо хийж л яа дивтэй миний шаа. Зөндөө сонсдог хүмүүс байгаа штэ гэдэг. Тийм штэ. Гэтэ Тэмрийн тоглолттой гоё байсан байлаа. Яа, би бүр тэр хүмүүсийн сториг үзээ. Морзертэй гарч ирэл. Баяртай гарч иж байгаа. Шонхроо барьж байгаа. Тэр шонхор нь 100 төгөөгийн шонхор гэж сонсон зүг үү? Тэр баг зүг баха. Би бол бас тгий сонссон. Тэгээд Б Тэмэр тийм байна. Маа 116-гийн төгөө ах маань ч гэжтэй. Гэхдээ тийм бро байгаа. Тийм бро бол надад тийм сүүлийн ер нь зөв юм яриад байгаа санагдаад байгаа надад. Гоё болоод. Яг монголчуудыг сэрхэд нь амар тусалж өгж байгаа. Яг ингээд одоо сэрчлээ яг гуугаад байгаа санагдаад байгаа. Өмнө ингээд загнаад идэг гэсэн шүү дээ. Тэгээ тэгэнгүүт одоо загнаад хол болчихсон шүү дээ. Авчлаад идэг. Одоо бол зүгээр баг цаашаа юу хөтөө байл юм. Чи гээд байгаа бослоо. Явалтаа ажил хийлдэ гэтэр гэдэг. Хоёлээ яваа цаа яваа. Яг илээ сая явцсан л та. Тэгээ тэрийг бодвол
Цаа чи одоо л загнаа байлцсан. Тэгээ зөв юм ярьж яхад нь бас гоё сонсоод ойлгоод авахын аваа хайхын хаях. Сая түр хормын влог нь 3 тасалсан влог чи үзсэн үү? Амар байсан. Йоо, би бүр тэр влог. Би бол 20 мянга юм бол ийм Йоо, харин яг энээс дордуулчвал би бүр өөр ирэх хүн гэж мэдрэхгүй ш сагж байгаа ч тэрийг үзээд. Гаалцсан бүр амар. Юу вэ? Тэр таацанд нь 20 сая төгрөг. Зүг баг. Та зөвхөн таацны гэрэл чимэглэл штэ. Би бүр тэрийг сонсчвал вау л гэж бодож байгаа. Тийм. Гоё лаа. Тийм байлээ. Үнэхээр гоё лээ. Би тэгээд нөгөө хурмаа яг юм гадаад Америк хэмээгээр хий гэж боддогсон бохгүй юу? Нью-Йоркт ч бол амар том сүм дотортой ингээл амар чимэглэл дотоо доогуур нь уур яваал л та. Лана Дель-Рейгийн нэг дуу эдэн штэ. Ямар дуу илээ тэр чинь. Тэр дуун дээр гоё ихнэрээ алхаж гаргаж ирж мэрэл ингээл төсөөлдөг байсан чинь яаж тэр бичлэг хүчнээс би зүгээр л нэг юм уртын дуун дээр хурмаа амар сангаж авч. Тийм Монгол юм аягтай. Монгол ийм хормын даашинцтэй дээлэн. Йоо тийм өмсүүлэл алхаал Монгол бүжиг яваал та тэр гэрийн дээгүүр ингэ шоомоо та шонхор монхор гэсгээд би бүр галзуурыг гэж бүргээд тэр бол үнэхээр гоё сэргэлт өгч чадчихлээ. Ийж бодсон. Тэр бол үнэхээр нэр галзаа. Яг үнэхээр Монгол гэдгээрээ бахархмаа санагтал явж байгаа юм. Тэгээ цаа чин тэрнээс хойш ерөөдөө тэгээд байх шиг байлээ. Тэрнээс хойш ерөөдөө бол одоо ном сум сонирхдаг болсон байна. Шонхортой болсон байна. Анд явж сүүлийн бичлэгийн явдаж анд явж болсон. Тэр гарцсан уу? Тэг гаргацсан байх шиг байсан шүү. Тийм үү би үзег байгаа. Кемпинг хийсэн. Би яж хатан сая санаанд YouTube бус цуугаа устгацсан. Тэр миний үзчихсэн бүх үздэгс YouTube-оор байхгүй болсон бол тэр. Тэг. Мэдээлэл жоон холоогоо. За. Тэгээд за тэр шонхор бол гоё. Тэгээд тэр ном сумтай Монгол морь гэдэг байгаа шүү дээ. Тэр бол бас амар гоё ярины сэдв. Тийм амар томоор явахгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд явж байгаанаас амар гоё. Одоо нэг морин дээрээс сур харваа. Тийм, морин дээрээс сур харваа. Гэхдээ тэр юу юм бэ лээ шүү дээ. Би өөрөө ингэж боддог гэсэн байхгүй. Өөрөө тэгж харж үзээгүй учраас морио яаж залангаа ингэж юм бол эдгээр ингээд амар гоё сурцсан байдаг байх та морио сурцсан байдаг байх та гэж үггүй юм лээ шүү дээ. Тухайн морины л харизм юм байлээ шүү дээ. Өөрөө мундаг байгаа бас. Морь өөрөө дээр нь хүн нуусам харавчих таашаа хөдлөх үү яах вэ ийх үү гэдэг өөрөө тэрийг бодож өөрөө хөдөлдөг гэж байгаа байхгүй. Би тэрийг сонсож бол ваа ямар амар юм бэ. Нэр л монгол хүн морьтойгоо юм байна таа. Тийм тэгээд одоо тэрийг ягаа хүмүүс ингэж оошихгүй байгаа бэ. Тэгээд муухай. Тийм тэрийг одоо бүгдээр гоё оошоогоод юм тэрэн дээр илүү гоё төлөвлөрөл үнэхээр гоё юм. Тэрийг бас хөгжүүлэх гэж явж байгаа зөндөө олон хүмүүс байгаа. Тэгээд тэр хүмүүс бас мундаг. Тэр хүмүүс бас баяр хүргэх. Тэгээд дээрэс нь одоо ерөөдөө л яагаад яг энэ юм дээр ингэж хүнд хандаад байна вэ гэхлээр нэгт солонгосчууд морин дээрээс сур харваг одоо нэг өөрсдийн патент гэдэг лөө өөрсдийн юу болгоцсон юм байлээ. Тэнгүүд яг үнэндээ тийм тэр нь ингээд амар юм л таах. Яг үнэндээ тэр чинь монголчууд тийм амар харавдаг тийм хүмүүс байсан. Ирнэ монголчуудад гаргаж ирээ. За танаа бүгд ийдс морь ингээд морин дээрээ сур харагддаг юм. Тэрийг гаргаад ирэх гэх юм бол бидэрт үзүүлэх юм байх. Патент байхгүй болчиход байна л та. Байхгүй тийм. Тэнгүүд эсрэгээрээ солонгосчууд гэсэн чи эдгээр чи морьч гэж мэдэхгүй шүү дээ. Наад чи морь унж чадахгүй ч тийм. Морь хараагүй гэдэг байгаа. Хамгийн амар харж үзээгүй гэдэг байгаа. Тийм хүмүүс энчээ тэрийг нь батлаад өөртөө улсыг гэ болгоцсон байна хүмүүсээ тийм. Тэрэн дээр бас жоохон сэргэлэг үнэн тэр л сүүлд ямар ч нэг манай Монголын нэг сур харавдаг хүмүүсийн морийг хулгайлаад махалцсан байна гэдэг бас нэг асуудал байсан. Тэрэн дээр тэр хүн бол тэгж ярьж исэн. Тийм тэр хүнийг ямар ч тач нэр мэрийг нь сайн мэдэхгүй байна. Ягаад гэвэл бид нар тэрэн дээр фокус. Наа чи хараа амар хэцүү мэт. Тийм анхаардгүй шүү дээ. Тэгсэн чинь тэрний цаана тим юм болж ийн хөөе. Бид нар өв боломжлаа ингээ хүмүүст алдаад байна. Одоо тэр луугаас хятад өмчлөд авчлаа. Яг үндэ Монголын төгөөг эргэж судлахаар луучин Монголын байгаа. Тийм. Тэгэхээр амар хэцүү. Тэгтэл тэр сая төгөөгийн бас тэр нэг Монголын Чингисийн музей лөө. Тийм. Музей дотор явж байгаа тэр влогоос ваа би бүр үзчихээд зүгээр ингээд бодлоо зүгээр нэг музей бариад тэр музей дотор байгаа юм үнэхээр галзуу шүү дээ. Яагаад цаашаа ингээд музейг ахиулаад ингээд бариа явахгүй юм бэ? Яагаад цаашаа илүү ингээ хийхгүй байгаа юм бэ? Тэр нь бас жоохон одоо зүгээр би яг ингэж бодож байгаа. Одоо бусад орны музейнүүд өөр оронд музейг нүүлгэж аваачаад тодорхой юм хоногийн хугацаанд үзүүлдэг шүү дээ. Тэгчээ буцаачдаг шүү дээ. Монголчууд тийм жоон цөөх хийх юм санагцсан. Тэгээ тиймэрхүү юм хийж байгаа нь дуулдаггүй. Юм маркетинггүй явахад байд юм шиг байдаг. Францад нэг удаа болж ирсэн. Тэрэн дээр бүр нөгөө төшиг авах байгаа шүү дээ. Очиж тэрийг ярьжсэн хэрэг. Гэтэ би тэрийг төшиг авахт мөнгө өгч яриулсан үгүй юм мэдэхгүй. Ямар ч байсан төшиг авах ярьсан байсан. Яг төшиг авах өөрөө тэгж ярьсан бол бас амар гоё
өөрөө үнэхээр Монголоо гэсэн сэтгэлээр л ирсэн байгаа байхгүй. Тийм. Яг монголчууд одоо маркетингаасаа игээд өөр оронд очоод яг Чингисийн музейг ингээд тайлбарламаар байгаа байхгүй. Бас Энэ Монгол ийм цом аяга гэдэг ингээд тэрийг тайлбарлаа л те. Шонхороор бид нэр ингэдэг байсан гээл те. Энэ бол Монгол морины ийм дээр үе хэрэглүүд бүгд алтаар хийдэг байсан. Дээр үед монголчууд баян байсан шүү гэдэг ингээд бүр яг хүмүүст мэдүүлмээр байгаа. Гадаадууд Монгол гэдэг мэдээд байгаа мөртлөө яг Монголын түүхийг мэдгүй байгаа. Тэд нар үсрэг Чингис хаан гэдэг нэрийг л мэдчихэж байгаа. Тийм угаасаа тийм. Тийм. Чингис хаан за дэлхийн талыг эзэлжсэн амар зэрлэг алуурч юм байна гэж бодож байгаа. Өөрөө Өөрөө ингэж бодохгүй шүү дээ. Солонгостод ингээл монголчууд зөндөө байгаа юм нэ тэрнийхээ талаар тайлбарладаг юм байхгүй. Тийм. Тэнгүүд би нэг удаа такси сууж байгаа байхгүй. Тэгсэн чи жаалаач нэг ямар улс вэ? Чи гадаад л нүг гэх юм. Тийм ээ гадаад хүн гэсэн. Чи ямар улс юм бэ гэх юм. Би Монгол гэсэн юм. Гэсэн чи Чингис хаан гэдэг. Тэгээд Чингис хаан тэгээ god mod good mood тэгээд би чи тэрнээс үгүй цааш мэдгүй. Тийм. Мэддэг болж. Тэгэхээр аль одоогоос 200 жилийн өмнөөс их хааныхаа нэрийг одоо хүртэл барьдгаа болох хэрэгтэй. Өөр илүү орчин үе дээр нийцүүлж тэрэн дээрээ илүү таньдаг. Зөвхөн Чингис хааныг урдаа бариад байлаас хэцүү. Тийм. Бид нэр зөндөө урдаа барих юм зөндөө байгаа шүү. Зөндөө байгаа тийм. Зүгээр л өв уламжлал барьж ил та. Бид нар ямар амар баян байсан бэ гэдгийг бид чинь нэгт үндэсний дархлаа бидний үүдээс үлдээсэн өв уламжлал бүх юм бидний дархлаа учраас бид нар дархлаагүй байх юм бол хүн үхтэн шүү дээ. Тэрнтэй адилхан манай улс ч гэсэн мөхөх аюултай л гэсэн. Тийм ямар амар төвчээртэй хүмүүс байдаг вэ гэдгээс нөгөө одоо Чингис хааны Чингис хаанал гэх ярьж л та. Гэхдээ одоо тэр үеийн нөгөө дайнд морьдохдоо нэг юм одоо юм орнолоо дайрч байгаа шүү дээ. Тэгэхээр тэгснээ тэрнээсээ нилээн зайд үрээд буучдаг гэсэн гэж байна. Тэг чинь хитэн жил амьдэрдэг заяа. Бүр ингээм амьдэрч байгаад тэдрийг хоолгүй болоод монголчууд ирсэн нь мэдээд байгаа шүү дээ. Юу юугүй дайрч очиж гэдэг хизээ дайрч очиж мэддэхгүй ингээ хитэн жил болцооч нөгөөдөлд гайхаад байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг гараад өөрөөсөө хоол ундаа олж чадахгүй ингээд бүр ингээ ядраа төлдөө бүлээр дайрдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэдрийг тэхийг хүлээгээд айлгаад хажууд нь зүгээр амьдраад идэв гэсэн гэлдэг. Бас төвчээр байгаа шүү дээ. Амар ухаан байгаа шүү дээ. Нэгт бас ёо. Үнэхээр галзуу байгаа байхгүй. Оо хажууд нь ч нэг 2 жил амьдэрч ил найдал ч хоол болчих шүү дээ. Надад ч айгаа зарч чадахгүй. Надад ч ядраад ирэхээр л ороод нэг зовхол алж гусч ил та гэдэг амар. Тэг ясааш дарах юу эдэргээл бараг л хэмхүүлсэн байна. Тэгээ одоо нэгт бас нэг тусгаар ус манжинда арлаас гарч явах үе юм уу? Тий. Йоо маасүүл манай чи хэдэн 300 мянган хүн амтай байсан гэж би дууссан цаг бодож байна. Санаж байна. Тэгэхэд л тэр чинээс бид нэр бүхэл бүтнийг улсын тусаар тогтнолыг бид нэр үүсгэсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр тийм та нар тийм мундаг хүмүүс гэдгийг өөрөөсөө дааж ойлгохгүй яваад байна. Шилийн сайн ирчүүдийг бас ярих хэрэгтэй. Тэр зүйлүүдийг бас дахин сэргийгээд бүр гоё ярих хэрэгтэй. Бид нар яг шилийн сайн ирчүүд за ихтэй намайг уучлаарай. Би ихтэй нэг л шилийн саярын нэрийг мэддэг хүн. Яг Тоороо бандийнхыг л мэддэг. Би өөрөө Сүхбаатар руу нэлээд аялж исэн. Сүхбаатарт очиж би бараг 100 болгоныг явчихдаг байсан баха. Очоод шилийн богд дээр гарчдаг. Тэгэхэд бол Тоороо бандын түүхийг л их сонсож байгаа байхгүй. Тийм учраас би Тоороо бандыг маш сайн мэднэ. Нөгөө нэг ийшээ баячуудын малыг хулгайлж тууж явж хэдэн сар жил явж хагаад буцаад нөгөө захынхаа ядуучуудтай аваачаад өгдөг тийм. Яг үндэ тэр чинь хүнээс хулгайлж авч өгöd байгаа мөхөр үгүй байгаа байхгүй. Яг эзэнд нь буцааж өгöd байгаа байхгүй. Тэр зүйлүүдийг ярих хэрэгтэй байхгүй. Тэр чинь нуусаа тэгэл тийм. Тэр түүхүүдийг сэргээмээр байна манайхаа. Одоо өшөө гоё цаашаа хөгжиж зүгээр харц сууж хагаад чаддаг хүмүүс нь чаддаг юм Монголын нэрийг гаргаад штэ. Манайхаа өөрсдөө бас босод хүмүүс ч гэсэн хичээхгүй. Манайх бүгд аюустай. Тийм. Бүгд бүх юм байгаа тэр хүмүүс ямар нэг бид нар нэгт одоо нэгт жоохон алдаад идэг юм нийгмийн шүүмжилж чинь, улсаа шүүмжилж чинь, төрөө шүүмжилж чинь тэгж яваад өөрийнхөө алдааг харахаа болчиход байна. Тэр гоё мундаг байцгаая guys. Маахан зүгээр өөрсдөө тийм. Ялангуяа бид хоёрыг сонсдог guys бол угаасаа тийм байх ёсгүй шүү. Тийм гайр зүгээр болчоорой. Гоё хаамлууд байгаа гэж бодож байна. Тийм хаамбал те 90 шиг 90 хүмүүс байх гэж бодож байна. Ой эмхтэн хүмүүсээс байгаа. Яг эмхтэн хүмүүс бас байгаа л да. Гэтэ эмхтэн хүмүүс л угаасаа эмхтэн шиг эмхтэн байна те. За тэгээд одоо маах ингэж байгаа байхгүй миний бодлоор ийм юм хэцүү байх, тийм юм хэцүү байх гэд яваад байхасаа илүүгээр ингэх хэрэгтэй. Ийм юмараа л надад би ийм хүн штэ. Би ийм газрын ийм улсын хүн бохгүй юу. Тэгэхээр би ингэж явна гэдэг байж болохгүй. Гэт ингээд амар яг сэргэлгээд гажаа тэр байгаа байхгүй юу. Одоо нэг иймэрхүү байхгүй юу. Одоогор бид нар тэр түүхийг бахархаж ярих нь нэгт зүгээр өөртөө итгэл урам хайрлах зүйл байхгүй юу. Тэрнээс бол тэрнгээр хоол олж идэх зүйл идэх гэж байхгүй байхгүй. Тэгэхээр
тэр зүйлийг бахархаж тэрнээс урам авч тэрнгээс жишээ болгож за манай монголчууд өмнө ингэдэг юм чи одоо энэ дээр би ингэх ёстой мэн гэж одоо санаа авдаг ч юм уу тиймэрхүү юм дээрээс ажиллаж өөрөө хөдөлмөрлөжтэй зүтгэж зорж мөрөөдөж тэр зүйл хүрэн тий өөрийн гэсэн амьдралдаа хүрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгэл Монгол яа удлаа юм яриа. Ачнаа л хэдэж шүү дээ. Би Монгол ой гэдэг. За тэгээд бас өөр зөндөө байгаа. Тэр сайн мэдгүй. Манай гинжин байна, мөвжи байна. Яг үнэ хэлэхэд тодорхой хэмжээнд ер нь их багхгүй яваад байгаа хүмүүс зөндөө. Одоо нөгөө нэг жинхэнэ хүмүүс ярьдэн шүү дээ. Наа чи яг юугаар хөөрий. Тэ? Чиний ондоошилч юу ингэ тэгээд тэрнийг харуулж өгч чадхаар сая рэпүүдийг бол манай хүн хэллээ. Тийм. Тэгэхээр сүүлд бол мөвжи бол шин зууд цацсан байлээ. Монгол Свагийн баг 2 дахь парт 2 шахуу дуу гарсан байлээ. Димбэ зүгээр димбэг димэртэй лөө. Тийм. Тэр бол амар. Дуу бол үнэхээр гоё дуу байлээ. Би сонсчод вау. Тэр дуу ингээд тэгээ хүмүүс ингээд тэрэнд жоохон шүүмжлэл орж ирж байсан. Савхаар бариад хужаа гээд. Тэр чинь бас яг юм заяа. Тэр дуу бүтэн сонсоход ерөөс ганцхан удаа савхаар барьсан л хэсэг байна заяа. Яагаад мэдвэг надад ч эсрэг ууш. Юу савх байх ёсгүй гэж бодож. Аа барих ёсгүй л дээ. За савхаар барьцийдэд байгаа. Тийм ээ тийм. Яг гоо тэр муухай л да. Гэхдээ бүгд гоё сайнлаас нарай л да. Тэрэн дээр гоё шүүмжийг хэлчихээ те чи би ахиж битээ савхаа бариарэ. Аха гшээ. Аха. Миний ага битээ ахиж тэгээс савхаар бариарэ. Тийм. Битээ ахиж тэгэрэ. Тийм. Тэгээд ингээд инээстэй гоё шүүмжлэх чи те. Тэгээд зүгээр бус гоё дооных нь хэсгийг сонслоо. Тэгээд тэр чи бүхэл бүтэн тийм том хэдэн минутын дуу байхад ганцхан тэр дуу савхаар ярьж байгаа хэсэг тэрэндээ жоо хүн дээр хандаад. Тэгээд бас сая эсвэл писк таашаа тэр манайхан бас Монгол хоол оруулж ирээд тавьсан баг савхаар идэт байгаа нь яг хуу ийм зурагтны телевизийн урд гараараа барьж идэт байх жоохон ёс зүгэл ах л та. Тэгтээ болит яд сэрэл хийдэл та. Савхаар идэх надад аим сонир удаад юм аа. Ийм Монголтой наалтах сонсогдоод байхгүй юу? Яг хоо манхаа ард иргэд мандсан бүгдээрээ савхаар хоолоо иддэг болцсон уу болцсон. Бид нар бүгдээрээ савх ашигладаг. Савх ашигладаг монголчууд ерөн цөөхөн гэж би боддог. Тэгтэл яг юм Монголоо төлөөлөөд Монголын нэрийг гаргаж байгаа Монголын тухай ярьж л байгаа бол савх гэдэг зүйл миний бодлоор бол бас жоо хайцсан дээр байхгүй байх хэрэгтэй гэж бодож байна. Надад хамаагүй. Надад хамаатай. Би бол амар хамаатай гэж боддог. Надад л хамаагүй. Гэтэ яг савхыг барьцаар хагаад маах савх монголчууд их гэдэг болчихж бас яа хамаагүй л дээ. Бага баг монголчууд нэрээ үүсгэсэн байгаа дөө ичгүй. Савх. Тэгэл энэ нөгөө Япон момбо солонгос эзлэнгэж явж байхдаа л үлдээсэн байгаа. Яг тэгж бодоод дэшээ хэрэнтэй. Өөр чин тийм байна. Тэгээ монголчууд гоо сэрэсэл гэж хүсэж байгаа нэг тиймэрхүү яриа сая явлаа. Тэгээ бид хоёр ерөнхийдөө бол яа гэж бодсон. Яг өмнөх дугаараа бичиж байхдаа хүн тийм ярьсан гэдэг байгаа шүү дээ. Сэдвээ олоод сэдвийн талаар ярьдаг байл бид хоёр ерөн дарклалах юм байна гэж бодсон байхгүй. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө зүгээр ихлүүлээд ямар ихлүүлэл ерөнхийдөө ярмаар байгаа юм аа. Тэр яг энэ сэдвүүл жоохон ярьцсан гэх. Энэ сэдвийг яг сэдв болгож ярих гэж. Бараг анхныхаа подкастыг хийхдээ зэрэгцээд бодож исэн бодлохгүй. Хэлжсэн болохоор тэгээд тэрний хадлаа баяжуулаад бас ганц хоёр хүмүүс нэмлээ. Ялангуяа энийг ярих гэсээр л маань Монголын нэрийг гаргаж байгаа хүмүүс бас ганц хоёроо нэмэгдсэн учраас тэр хүмүүс бас орлоо ярьчлаа тий. Маа Мишель саяхан уу 2-3 хоног өмнө. Бараг тийм бах. Тийм 2-3 хоног өмнө тэгээд бас Монголын нэрийг гаргацсан. Мундаг юм аа. Үнэхээр мундаг байгаа. Үнэхээр гоё байгаа. Би жоох өөртөө гимшиж байгаа. Үнэхээр гимшиж байгаа шүү. Одоо энэ жил ингээд нэг 10 зүйл дээр мундаг байсан бол дараагийн жил дээр 20 зүйл дээр тий. Тэгээд тэрний дараа дээр 30 баг угаар л бүгд дээр ахиал бүгд дээр хөгж. Яг унахгүй юм гэж байхгүй, унах юм байгаа. Тэгээд хамгийн гоё нь тий дараагийн тим хүмүүс маань бид хоёрын сонсогч байгаасай гэж найдаж байна. Тэгвэл үнэхээр галзаа байгаа. Тэгээд юу maaхан бити ингээд чиний чадахгүй байгаа юмар Монголын нэрийг гаргаж өгөө явж байхад бити хийтлээд байгаарэ. Одоо маадэр болболчин хүндлээ хандаа хичээг яаж байгаа юм бэ? Яаж байгаа юм бэ? Болохгүй шүү дээ. Гэхдээ яг үндэ тэр хүн чинь тэр олон хүмүүсийн шилэгдээд гарсан учраас л тэнцээ байгаа хүн шүү дээ. Тийм нөгөө нэг Санжа подкаст нэр хэлсэн байсан тий. Яа бидний бол бүр артал малыг бүр ингээ миний мэддггүй юмыг хүртэл миний хочийг мэддэг байсан. Бацаан байх үеийн хочийг хүртэл мэдчихсэн гэх. Бүхэн минь амар судалж Монголын хамгийн нүүр 6 хүн л гарсан гэсэн үг ирчээ. Ямар ч хөөлөх юмгүйгээр. Тэгэхээр тэр хүмүүсийг бити хийх. Та нар тэр хүмүүстэй өрсөлдөө тэр нэвтрүүлэгт орж чадахчгүй байсан. Үгүйсээ наадгүй шүү дээ. Тэд нар бол юу тэрийг
барьж мэрэ тэрэн дээр харьсан бол үнэн Тийм штэ ёо хийх цаг бол. Нэг хоёр тойроод тэр нь цаашаа хэцүүдээ. Яг хоо маа хандаа ихч бол эхнийхээ тойрог дээрээ марцсан хоёр дахь дээрээ нэг бүдэрсэн. Яг та хүн тийм юм байх штэ тэр чинь тэр хүн чинь огсон мүдэж байгаа. Тэгээ өөрөө хэлсэн бэлэн жоохон сандарч илээ гэдэг сандарсан. Тэгээ нөгөө нэг хонхоо дарахаа марцнаасаа болоод нилээ паниктцсан. Тэгээ зогссон. Гээд ингээд гарч ирээд тэгсэн. Тэр мэдээж байх зүйл. Байх ёстой ч. Та нар үгсэн нэг камер барайл очих нүүрээр дараал зогтдоо шүү. Тийм шүү. Уучлаарай ганц юм асуучихгээд очих бас л хэцүү шүү. Тийм сая сүүлд миний намайг амар имзэглүүлсэн нэг бичлэг байна. За. Чингис хаан гэж мэдхүү гэдэг энэ хоёр бацаанаас асууж байна. Тий. Яа би бүр тэрийг үзчихэд ээлтэй гэж хаан байсан одоо үгсэн гэдэг. Тэр бас муухай л Тийм шүү. амар хаан байсан одоо гэмтаасан. Бас мэдхээ болчихжээ. 10 жил дээр түүх заад гэлэн тэгэхээр би ч бас би бол тэгээд нэмж судалсан юм байхгүй. Манай түүх дээр байна шүү дээ. Яг үндэ Чингис хааны гой заасуудаа байхгүй. Тийм. Цагаан ирмийг л нэг удаа ярьж ирсэн би амар санд. Ерөнхийдөө л тэгээд нэг хүннүүгээс ахуулаад заадаг л та. Тэг түүх ярихлээр манайхан монгол гэрэл яриад эхэлдэг. Монгол гэр яаж барьдаг вэ? Тэ монгол гэрээ бүгд мэддэг болчихлоо шүү дээ. Угаасаа бид нар одоо ч монгол гэрээ барьдаг хүүхдүүд мартахгүй, наадах ч мартахгүй зүйл байхгүй. Монгол гэртээ монгол хүн амьдрахгүй байна гэж энэ насандаа байхгүй байхгүй. Монгол хүмүүс л бол тийм учраас манайхаа яг мэдхгүй юм л зааж өгмөр байна одоо. Одоо ер нь жоохон шинэ шүү дээ. Монгол үгүй яг үнийг хэлэхэд ягаад Монголын нууцд авчаа гэд Монголын ном пэйжээс түүх хичээл тэр номыг уншиж өгч болохгүй. Ягаад тэр номны яг энэ бүлгийг уншаад ирээрээ энэ бүлэг дээр судалгаа хийгээд ирээрээ гэд жохон юм өгөөд тэд чинь жохон хэсгийг судлаад ирэхдээ л амар юм сурч ирж штэ тэр хүүхдүүд. Тийм учраас мангар агуу түүхтэй бүнийг хизэж баг дуусгаагүй амар их түүхтэй ус байгаад байгаа өвгөн тэгснэ түүхтэр нь заадаг ном нь нэмгэн байдаг. Хамгийн нэмгэн ном уу? Бараг та. Тэр амар хэцүү. Тэр бүгдээрээ бас яг тэр яг дахиад тэрийг ингээд сүмжлээ явах юм бол уссаа ахаалж хүмжлэх байна. Тэгэхээр тэгж яхаар зүгээр өөрсдөө гоё энэ сүмж биш ээ. Энэ яг ингээ уриалга байгаад байгаа байхгүй. Одоо ийм байгаад шүү. Одоо тэр уриалга маань хэлчихээ заяа. Тэгээ бүгдээрээ зүгээр гоё түүхээсээ ядан ч гэсэн жоохон ч гэсэн хэсгийг мэдэж авцгаагаарай. Тий. Өөрөө жоохон цаг гаргаад танаас зөндөө уцаа авч байгаа цаг байгаа шүү дээ. Тэрнийхээ хооронд зүгээр гоё уцаараа л ороод үдчихэж шүү дээ. Монголын түүх ямар вэ гэдэг битгээс битээ байгаарай. Тий. Зүгээр гоё сонсоод ярьдаг хүмүүс одоо нэг YouTube сууг гэдэг юм аа. Түүх ярьдаг нэг ах. Нөгөө нэг дармгай матер гэдэг үү? Биш. Нөгөө нэг хин гэдэг лээ. За чи ярьж юм олоотхаа заяа. За тэгээд би сая нэг юм ярьж байгаа марчлаа. Ямар хэцүү бэ? TikTok байлгаа. Юу бодчихлоо? Түүхийн талаар ярих гэж байна. Тийм. Тэгээд Монголын нууц давчааг унших хэрэгтэй байна. Тийм, энэ YouTube сууг шүү засаар байна. Subete Pictures гэдэг байгаа заяа. Тэгээ энэ ахын ярьж байгаа бүх юмыг гоё ярьж байгаа. Энийг яадаг зүгээр сонсоорой. Тийм. Тэгээд тэр мөвжигийн сувг дээр бүр хуучаа оруулжсэн бичлэг байгаа. Ганцхан бичлэг. Би тэрийг цаашаага дахиад дугаар орох болов гэж амар хүлээсэн. Ганц хүн ороагүй байхгүй. Тэр бичлэг бол тэр монголчууд тэр дайнд ямар дайнд хэлээ нэг дайнд орж байгаа. Тэр дайнд ашигласан стратегийг амар гоё задлал шалбарч өгч байгаа. Харин тийм. Би бүр тэр мөрийг үзчихээ ваа. Тэрийг бас хийдэг хүмүүс амар гоё их болоосаа. Харин тийм. Болохгүй бол баг хоёул хийх үү? Баг нэр одоо хийсэж боосгүй шүү. Тэр жоохон судалж байгаа л яваад ороход хин дээр ч цэцгээр гадал шүү. Тэгэхээр гоё юм хиймээр байна. Манайхан хийх юм байхгүй биш. Монголчуудад хийх юм зөндөө байна. Бид нар асар олон жил амарсан зэрэг байна шүү дээ. Сонсож байгаа хүмүүс байгаа х тийм ингээд подкаст эхлүүл чадахгүй ч юм. Тэгээ чаддаг юм хийж ингээ хийх эхлэх чадахгүй хүмүүс байгаа гэж магадгүй. Тэгэхээр эхлэе гэдэг юмаа тавьчул чи тэр хүрх өстой 100%-ийнхаа 50-д нь хүрчдээ шүү guys. За маах уушлаар наарч байгаа шуум ороод байгаа. Маа хөргөж дуурайд байгаа. За салгачлаа одоо гайг баха. Монголын нууц давчааг унших хэрэгтэй. Тэгээ манайхан бас гой Монголынхаа зохиолч нарын зохиолуудыг унших хэрэгтэй байна. Тэгээ маахан нэрнээс цаашааг мэдэхгүй штэ яг үн дээр ий чинь ч байна юм. Цаашаа юу ч мэдэхгүй штэ маахан. Ер нь нэг тим юм хий явуулаа болохгүй л. Тий. Ер нь жоохон болно. Гоё юм хий. Би бол одоо яг энийг подкаст нэр яриаггүй тий. Надад энэ ринчингийн ийм шүлгийн ном байгаа байхгүй. Нэг цуцаан биш, бас том биш юм жижиг. Яг би шиг. Тэгээ би яг тэр миний хувьд миний библ байхгүй. Би нэг ярьчлаа. Эний зүгээр өмнөх чи та оруулаагүй дээрээ.
Тэр ихтэй баг оруулалт. Гэтэ хизээний өдөр оруулж магадгүй. Тэгээд тэр библийг би яг библи шиг ашигладаг байхгүй. Тэрийг яг үнэхээр хаяада гэрте байж байгаад ингээ гаццсан үедээ гаргаж ирээд нэг хуудас нэгээл уншаал нээхгүй тэрний хадлаар тунгааж бодоод ингээд нэг юм тарих сэргэл авчдаг байхгүй. Нэг юм өөргөө хөдлөгдөг юм болгоод. Тэгэхээр маахан гоё ядаж гоё өөрсдийнхөө зохиолч нэр зохиолуудыг шүлгүүдийг унших хэрэгтэй байна. Балил да сүнтэй бодромжуулаа аваад нэг уншаад үзье л да маахан тиймстэй. Тэгээ бас нэг хэлэх юм байгаа нь 10 жилд манай нэг багш уран зохиол хэл уран зохиолын багш маань хэлчихсэн ба. Тэ Монгол хүн ингээ гадаад очив та нар ингээ тэ залуу хүмүүс жоохон хүмүүс байна. Та нар ингээ өсөж тормол гадаад руу явна ингээ аялна тэ юм хийн. Тэр та нарыг хүмүүс хараад хужаа юу л гэж асууна гэж байгаа юм. Тэгээ хоёрт чи өөрөө хужаа хүн биш болохоор би хужаа хүн бишээ гэд хэлэхэд чи юугаараа нотлох юм гэж хэлэхэд чи юугаараа нотлох юм гэж асууж байсан байхгүй надаас. Тэгэхээр би яг юугаар нотлох нэрээ гэж бодож байгаа байхгүй юу? Би түүхээ ярихаар түүхээ яриул яах юм. Бид нэг мэдэхгүй ойлгохгүй шүү. Тийм шүү. Ядаж түүхээ ярихгүй л гэхэд тий. Тэгэхээр ядаж гоё Монгол бичгээс тийм үндэсний бичгээ. Тэгээд тэр үед яг манад уран зохиолын багш, хэл уран зохиолын багш тэгж хэлжсэн. Чи ядаж нүдэн дээрээ чи зүгээр Монгол гээд үндснийхээ бичгээр бичиж чадах юм бол тэр хүмүүс ч өө чам Монгол юм байна гэж бодсон шүү. Тийм болохоор гоё Монгол хэлээс орж. Ерөөдөө гоё Монгол гэдгээсээ юм аваарай guys. Тэрнээс л тэрнгээр худлаа бахарах юм биш. Тэрнгээр өөрөө юм хийж иж тэрийгэ бахаргал болгоорой гэж хүсэж шүү. Тэг хүмүүс бас гоё тунгаагаад тэгээд ямар маах үндэсний бичгээ зүгээр сурчихгүй. Тэрийг гоё тайлбарлах хэрэгтэй тий. Дэлхийд ганцхан байдаг босоо бичих шүү. бичигдээ. Тийм үнэхээр гоё хэл штэ. Яа, уншиж маччихсан кайфтай тий. Оронтой. Үнэхээр нуу або гэх юм штэ. Тэгээ гол нь яг үндэснийхээ бичгийн хэлтгүүдийг сурах хэрэгтэй. Бид нар гадаадаас хиллэг аваад байгаа штэ. Тий. Оо, өстой damn ч юм уу тий. Тий. 6M ч юм уу тий. Одоо өөр юу вэ? Cringe ч юм уу тий. Тийм биш. Маахайг үндэсний бичгээр Монголтой өөрсдөө одоо гал гэдэг шиг л байхгүй. Өөрсдөө ашигладаг юм гоё хилцүүдийг шингээх хэрэгтэй яриан тундаа. Тийм зохиогоод. Гоё тэрэн дээр чинь яг бидний одоогийн ярьж байгаа монгол хэлээр яригддаггүй шүү дээ. Яг галиглаад унших юм бол шал өөр уншигддаг шүү дээ. Яг галигаар нь шууд хэлэндээ ашигладаг ийм гоё хилцүүдтэй болох хэрэгтэй. Тийм кул хилцүүдтэй болох хэрэгтэй. Тийм магадгүй тэр нь TikTok дээр бодолчих юм л яаж гэдэг юм бэ? Тийм шүү дээ. Тэгээ бүгд хийгээд эхлэв яа. Тийм шүү дээ. Тэгэл тэр чинь амар том юм хийж байгаа байхгүй. Тийм. Тэгээд бас нөгөө нэг юм нь Монгол аюул гадаадд тэр чинь монгол хэл сурч байна. Тэр өнөхөр бас гоё тийм. Үнэхээр сонирхолтой юм. Яг үзэгч гэсэн аюул гоё юм. Урамтай. Шууд зоогийн газар орсноо цэвэн авъя гэдэг байхгүй. Пошор авъя хит болж ийн өдр гэж игээ тэд нар гоё. Өнний толгой хаана байна? Тэгснэ ингээд яагаад чамайг нэр хин гэдэг бай. Тэргээл тэнгууд нөгөөдс нийлэнгууд оо гоё нэр байна. Тэр гэж игээ тэдрээс тоо гоё. Яг тиймэрхүү үзэж кайфтай гамаа. Ингээд гадаадууд цөөхөн биш тэр үнэхээр олон байга шүү дээ Монгол. Сумагийн нэг авраг гоё юм аа. Би бас нэрээсээ мэдгүй уучлаарай. Тэр хүн Европт явж байгаад нэг бичлэг хийдэг YouTube дээр таарж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь Японоор ярьсан. Тийм. Тэгсэн чинь ордоос шүү монголоор таны нэрийг хин гэдэг бай. Тийм. Манай авраг гайхаж байгаа байхгүй. Чи яаж сурсан юм гээл. Тэр бас гоё шүү. Тэр гоё бас бүгдээ юмнуудаа хөгжүүлээ л да. Гоё бүтээ. Маахан үнэхээр бид нэр сэрч чадахгүй сэрч чадна. Би яг үндэ Монголд нэг хэсэг гутцсан байсан. За ер нь л мөхөж яваа болсон байна дөө гэд би бүр эвлэрсэн байсан байхгүй. Яа ч мэдгүй энэ жилээс би бүр яг одоо л халъя гэдэг бодолтой заа. Би яг одоо л Монгол гэдгийг урдаа барьж явах хэрэгтэй байна. Яг би Монгол хүн шүү гэдгээр бахарах цаг нь яг одоо. Уус тэгэхээр эн чинь ирээд уусаа чиний хоёр юм дурсагдана. Нэгт чиний улс, тэгээ хоёрт чиний эцгийн чинь нэр л гарна. Ер нь хүний нутагт ирэх юм бол за ерөнхийдөө бол подкаст бит хоёр яг урт хий гэхээр яг боломжтой харахгүй байна. Бит хоёр ингээ хоёулахна байдгүй. Гуруулаа байдаг. Одоохондоо. Тэгээ ингээ үе бит хоёр хоёулахна гэртээ хоёулахна байх үедээ подкастаа хийж байгаа учраас яг тухтаа ороо хийчих газар байхгүй студ гэдэг юм байхгүй. Бит хоёрт хийх яа шууд өөр сэдвэр орж л их туушлаа. Гэхдээ бит хоёрт хийх юу нь байхгүй байгаа. Боломж нь таараа байна тийм. Бит хоёрт зориултын тоног төхөөрөмж байхгүй. Хийвэл алнаа. Тийм. Гэтэ яг гоо энүүгээрээ болж байгаа бит хоёр хангалттай нэгэн боломжтой бас үед бол цаашгаа явчихна гэж бодож байгаа. Тийм болохоор тэгээ бүгд гоё дэмжээрэй. Тэгээ дэмжих юм бол улам илүү гоё юм.
Тийм. Хамтдаа Тэгээ маахан үзчихсэн. сонсоод таалагдчихвэл яг үнэхээр лайка дараад, subscribe дараад үзээрэй. Гоё шүү. Тийм зүгээр лайк майк нэг ихтэй биш. Зүгээр ер нь бол зүгээр гоё сонсоорой. Тийм гоё тогтмол сонсогч болоод өгөөрэй Гоё тий. сонсоорой тийм. Бид хоёр цаашаага бүр гоё гоё ярих сэдвүүд талгууд Одоо энэ тийм түүхэн байна шүү дээ. Юм уу дөнгөж л хэлж үзэж байгаа л Тийм. бас жоох ингээд сэдв мэдвэсээ хазаах ч юм байна. Заримдаа үр сэдвгүй гусах ч юу Харин байна. тийм. Ямар ч хамаагүй юм ярих ч юу байна тийм болохоор. Тэгтээ гоё бид хоёр өөрсдөө тэтрээгээ ингээ Тийм. бодож аваад оруулахгүй байгаа л та. Одоо ингэж байгаа байхгүй. Наадах чи энэ бичлэг ингээд одоо ирэхэд эхлээ хоолойгоо бичгэд хийдэн цаг болж байгаа юм. Нэг цаг гар болж байгаа. Тэгээд тэрийг ахаа сонсож ийн гэж бод. Тийм. Янз Тэр үнэхээр бүх цагаа зарцуулж байна тий. Бүтэн сонсож байна тийм. Тэгэх юм болохоор Тэрнийгээ бүтэн сонсч явж байгаа. Дунд нь таслах юу байна тий. Зас янзлах юу байна. тэгэл дээр нь постэр зургууд бас гоё оруулал юу байна гэж бас тэр дээр янзлал хийж байгаа шүү. Бид хоёрын постэр таалагдж байгаа гэж найж байгаа. Тий. Бид хоёрт л таалагдаад байгаа шүү дээ. Хүмүүст яад юм бол бид гоё харагдсан. Хөөрхөл хийчих шиг бас. харин тий. Гэхдээ яах вэ? Одоо энэ сувгийн өнгө дүрслэх гэсэн үг шүү дээ. Бид хоёр магадгүй яг подкаст бол цаашаа хийгээд ах бодол мэдээж байгаа. Цаашаа үргэлжлүүлээд бүр дахиад өөр ч юм хийж үзмээр байгаа. Ер нь хийнэ бодохгүй. Бараг влог ч юм уу тий. Надад maybe. Бид хоёрт хамгийн наазах нь ихлэ микрофон л хэрэгтэй байна. Микрофон олох мөнгөний хэрэгтэй байна. Удгаа олчихноо. Олно гэж найдаж байгаа. Асуудалгүй. Асуудалгүй. Яаж байгаа л нэг. Асуудал ирээд дуусна шүү. Тийм ээ. За тэгээ өнөөдрийнхээ дуусгах байна. Одоо шууд уу? За дуусгаад дуусах. Хангалттай авч байгаа богинохон байсан байж магадгүй. Чигээрээ Гэтэ богинохон мөртлөө хань болсон гэж найдаж байна. амжилт. Баяртай шүү мааха. Бай. За бай. Бэгж мэдэх хөөхөө. Яг нарыг бүргэй. Намзуна нүргэй. Миний хөвгөө тасна